Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Зүрхэнд мөнхөрсөн аялгау нэвтрүүлгийн маань шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Нүүдэлчин монголчууд малыг унлаг ачлахад хэрэглэхээс гадна жин тээвэр, аян замын уртыг нуглах их эдлэгэнд хэрэглэдэг байжээ. Чухам үүнээс л эхлээд тээвэрлэх гэдэг үг тээврийн салбар гэдэг болтлон өргөжөж өдгөө цагт орчин үеийн авто тээвэр хаанаас хэрхэн үүсэлтэй болох авто тээврийн салбар үүсэн байгуулагдсанаас хойш Монгол түмний нуруунд дээрх ачааг төдийгүй хөгжлийн хүндийг үүрэлцэж авсан түүхийг бичилсэн юм шиг санагддаг болжээ. Ардын хувьсгалын дараа Монгол улсын засгийн газар улс орноо хөгжүүлэх зорилт дэвшүүлээд 1922 оны эцсээр засгийн газраас шийдвэр гаргасны дагуу цэргийн яамны дэргэд 10 гаруй автомашинтай анхны тээврийн салбар, механикцсан тээврийн салбар үүссэн гэж сонин бичигт тэмдэглэн үлдээсэн байна. 1925 оны 7 дугаар сарын 15-нд механикцсан тээврийн үйл ажиллагааг зохион байгуулах Монгол улсын тех нэвтрүүлэх газар байгуулагдсан түүхийг огноолон Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд энэ удаагийнхаа дугаарыг зориулж байна. Алтан шар зам та биднийг аялгау ихшгийн далайд хөтлөх болно. Энэ удаагийн дугаарын эхний сонсох бүтээл бол Алдарт Идэржинчин. Сая хэллээ. Механикчсан тээврээс өмнө бол эрдийн хөсг гэж бид нэр бас ярьдаг. Энэ жин тех, морин тээвэр, тэмээн одоо жингийн цуваа гэх мэт. Одоо цаашаа ярих юм бол торгоны замаас дааж хүртэл холбоотой олон цаахан түүх бол хөврөх баг. Гэхдээ энэний уртл болгож Монголын орчин цагийн хөгжмийн урлагийг үндэслэгчдийн нэг гэж одоо зүйсээр тооцогддог. Махсар хувцсын дугуйр жав, алдартай дуучин, хөгжмийн зохиолч, соён гэгэрүүлэгч, хөгжим судлаач, нийгмийн төр нийгмийн зүтгэлтэн. Энэ хүний бүтээл Идэржинчин гэдэг дууг бид сонсох юм байна. Ачаа тэнгийн хүндийг өөрч алсын газрыг алхаагаараа туулсаар Идэржингийн цуваа Идэржинчний эрэмгийн их хүчээр алхан орж ирж байгаа тухай энэ дуунд өгүүлдэг. Идэржинчин дууг бол дугуйр жуугаа өөрөө дуулсан бичлэгийг бид өнөөдөр уртын дууч Баян жаргалын дуулсантай харьцуулж сонсно. Баян жаргалын дуулсан дээр бол морин хуурч чинь төвшин жаргал морин хуурдж байгаа юм байна. За дуугаа сонсцгоо.
би Магсар хурцын дугарж байгаан дуулсан тэр хувилбараас алсын газрыг эдэр жинчин тэмээн хөсгийн алхаатай цуг холын тэнгэрийг өөрөн өөрсөөр зэрэглэн дундуур дайвалзаад орж ирж байгаа тийм дүр зургийг харсан бол Баян жаргалын дуунаас их бах эд тав араншин дуулаачийн араншин их тод мэдрэгдэл. Тэгээ Баян жаргалын хувьд бол энэ дугарж байгаа яг энэ өөрийнх нь дуулсан тэр доонж тийм ээ. Эн чин зохиогч нь өөрөө дуулж байгаа учраас яг энэ уртын дуучин мэрэгжлэр төгссөн хүний хувьд тэр академик төвшөнд бол айхтар олж харж шít. Тэрийг одоо цаашаа энэ эдэр жинчин дуу бол яаж уламжлуул энэ 90 цаг үе дээр өөрөөр хэлбэл энэ ердийн хөсгөөр тээвэр хийжсэн тэр цаг үеэс өнөөдөр механикчсан төвшөндөө хүрээд 100 жилийн босгон дээрээ явж байгаа. Энэ том салбарын өнгө төрх өнөөдөр энийг энэ язгуур бүтээлээр илэрхийлж харуул яах вэ? Надад бол үнэхээр гайхалтай. Эдэр жинчинг ингэж дуулах хэрэгтэй юм байна гэж одоо бүр бодогдтол тийм гоё гүцэтгэлтэй л дуулж байгаа санагдлаа. Тэгэд энэ дугарж байгаа бол алдартай дуучин. Тэгэхдээ зүгээр нэг дуу дуулдаг хүн бол биш. Дуучин бол биш. Энэ нөгөө урд өмнөх алдарт дуучдынхаа дэг сургууль тэгээ дотор дуулах намб төрх нэг бол их нарийн сайн судалж тэгээд энэ уламжлалаас л алдарт дуучин доорж давг солийн цоодол норов банзууд гэх мэтлэн тийм ээ одоо алдартай гэж хэлэгдэх бүхэл одоо дуучид энэ шин дэг сургуулиар явсан байх гэж ингэж ухаардаг түүхээс харахад бол ийм бүтээл байна. Энэ шүлгийн хүртэл энэ Төмрийн нацагд орж тий төмрийн нацагд орж их нацагд оржийн амьд сэрүүн үед хоёулаа хамт суралцаж ижилхэн одоо хувь тавилантай тухайн цаг үеийн нийгмийн сэхэтнүүдийн амьдралыг үргэлжлэж явсан учраас тэр хоёр нацагд оржийг хооронд нь ялгахын тулд их нацагд орж бага нацагд орж гэж хэлдэг байсан. Тэр бага нацагд орж нь Германд боловсрол эзэмшихээр явсан 35-ийн 35-ийн 35 онд багшийн сургуулийн багш нацагд орж бол Монгол кино үйлдвэрт анхны найруулагчаар томилогдчихсэн. Би даж найруулсан кино нь бол Налахын чулуун нүүрсний уурхай, Боловсон худалдаа гэдэг кинонууд байсан байна. Орчин үеийн одоо худалдааны түүхийг л бичиж эхэлж ирсэн зүйл ахын дээ, тийм ээ. Харин 39 онд бол тайцны жүжигийг кино олгож намдгийн зохиолоор Сүрэг чон гэдэг анхны киног би даж найруулсан. 40 онд анх дугаар хичээл уран сайхны киноны зохиолыг өөрөө бичиж найруулсан. Ийм сонин түүхтэй. Одоо тэгээд судлалын хувьд бол бас их судлаад үзүүлэх сонин амьдрал, сонин түүх бичсэн ийм хүн байгаа. Тийм байна. 36 оны 7 дугаар сарын 25-нд одоо тухайн үеийн утга зохиол уран сайхны төрийн зөвлөл гэж байдаг байсан байгаа юм л да. Тэр уран сайхны төрийн зөвлөлөөс төмрийн нацагд оржид ардын уран зохиолч цол олгов гэдэг тийм судалгааны одоо өгүүлбэр хүртэл гарч ирж байгаа юм. Энэ хүний бүтээл хичнээн одоо үн цэнтэй тухайн үедээ ямар их танигдсан том сэхэтэн байсныг харуулж байгаа нэг илэрхийлэл болов уу гэж бодож байна.
Жинхэнэ ардын бэсрэг уртын дуу гэдэг энэ гуйвшгүй алдар хүндийн титмийг оройдон залсан эдэр жинчин гэдэг дуугаар Монгол улсад авто тээврийн байгууллага орчин цагийн авто тээврийн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн зориулсан энэ дугаараа нээж байна. За харин дараагийн дуу маань Давгдоржийн үг Зундын Батсүхийн аялгау жолооч миний жаргал гэдэг дуугаар нэвтрүүлэг маань цааш үргэлжлэх нэ. Эв эрүүл хөрсөн дээгүүр зурайсан шин замууд, уул толгод даваагүйний шил дарж орсон шин замууд дээр тэнхээ түлгийнхээ залуурыг атгаад урагшилж аваа жолооч хүний баяр бахтлын дуу. Энэ бол жолооч миний жаргал. Алдартай хөгжмийн зохиолч Зундын Батсүх. Батсүхгүйн олон сайхан бүтээлүүдийг бид нэр зөвхөн хөрсөн аялгау нэвтрүүлгээрээ ярьж ирсэн учраас энд одоо товчлоод за энэ бүтээлийнхээ тухай ярь. Тэгэд энэ бүтээлийг бол алдарт Монгол Улсын гавьяа жижигчин банзрагч жолооч. Жолооч гэж хүү? Жолооч гэж. Энэ удаа авто тээврийн 100 жилийн ойн хамгийн сайхан шигтгэн жолооч нарын тухай дуу, жолооч нарын тухай дууг амьдруулсан жолоочийн тухай дурсамж бас орж ирж байна. Тий. Банзрагч дуучныг бол бид нэр алдартай дуучин гэдгийг нь бол бүгд мэднэ. За энд бол бас энэ сайхан ойхон үеэр банзрагч дуучин маань бол одоо үндсэн мэрэгжил нь бол жолооч хүн байсан юм шүү гэдгийг бас энэ баярт өдрийнх нь нэвтрүүлгээр дамжуулаад бас дурсаж суухад сайхан байна. Ингээд банзрагчгүй маань 1975 онд Монголын радиогийн Алтан сан өмөрөхд жолооч миний жаргал гэдэг энэ дууга одоо дуулж бичүүлсэн байх юм. Энэ удаа бол ардын жүжигчин Самьягийн ган зоригийн дуулснаар бид нэр харьцуул сонсно.
улсын шидээр зурах замаар тэнхэд хүлгийхээ жолог даллаад учрын сайханд сэтгэл яраа арухан цагаан аждаад шинтэй ардын буйныг тээж авна би жаргал торны айдууны нэг жолооч миний жаргал тухайн үед одоо банзрагч гуайн дууга бичүүлж байсан. За 60-аад оны сүүлч 70-аад оны ихэнх үе, за тэгээд 80-аад оны дунд үе, 90-аад оны ихэнх үе хүртэл банзрагч гэдэг нэр хадсаар л байсан. Монгол улсын гавьяат жүжигчин банзрагч гингүүт банзрагч гуайн дуулдаг олон сайхан зохиолын дуу, тэр дундаа жолооч хүмүүсийн амьдрал аз жаргал хөдөлмөрийг биширсэн тэр сайхан дуу, ардын дуунууд. Энэ дуу бүхэн болвол жолооч нарын ураа дуудлага болж, жолооч нарын аян замд ханин олж, жолооч гэдэг мэрэгжлийн сайхныг ойлгуулсан ийм бүтээлүүд болон ихшиглэж байлаа. Жолооч хүн гэдэг энэ дууны шүлгэнд гарч байгаа шиг шимтээхэн ардынхаа буйныг тээж явдаг. Хүний амь насыг хамгийн гол нь хариуцаж явдаг. Улсын эд хөрөнгийг хариуцаж байдаг. Асар хариуцлагатай мэрэгжил. Тийм ч учраас жолооч гэдэг мэрэгжлэр бахархаж жолоочийн 90 цаг тухайн үед үргэлжилж байсан гэж хэлж болно. Тэгэд энэ автотээврийн салбар бол үндсэндээ Монголын нийгмийн хөгжилд бол үнэхээр одоо онцгой хувь нэмэр оруулсан байна л гэж бодож байна да. Атрын аян, нэгдэлж хөдөлгөөн, үйлдвэрлэл, хөгжил, эдийн засгийн экспорт, импорт гэдэг ч юм уу тийм ээ. Ерөөсө бүхэл харилцааны нийтийн тээвэр, нийгмийн хөгжлийн бүхэл салбартын тээвэргүй юм гэж бол хаач байхгүй шүү дээ. Хүнд урам өгнө гэдэг ямар гайхалтай зүйл юм бэ гэдгийг би бас дахиад бодож байна. Ягаад тэгэхээр дахиад л нөгөө банзрагч гэдэг гайхамшигтай дуу чинь жолооч байсан тухай. Тийм. Жолооч хүнд өгсөн өөрийнх нь төрлөх тэр сайхан мэдрэмж, авиасыг хөгжүүлж өгсөн тэр урам ямар олон гайхалтай бүтээлийг энэ цаг үед өртөөлж хүргэж авчраа вэ, тийм ээ? Тийм. Манай шинчилж дуулсан ганц зөргийн хувьд ч гэсэн бас жолооч энэ шүү дээ. Тэгээ ганц зөрг маань бол их сайхан дуулсан уран бүтээлчтэй Ахмад үеийнхнийхээ хийж бүтээснийг бас уламжилж авч явах ухаан. Дээрээс нь бас яг энэ салбарт өөрөө бас ажиллаж явж ирсэн, зүтгэж явж ирсэн ийм үнийн хувьд бас энэ ганц зөргийн хувьд бол энэ бүтээлийг амьдруулж ерөн жолооч нарын тээврийн салбарын тухай энэ дуу хөгжимд өөрийнхөө хувь нэмрийг оруулах нь бас нэг талдаа үүрэг байсан болов гэж. Их сайхан гайхалтай дурсамж хөвөрсөн ийм нэвтрүүлэг болж байна. Тэгээ миний хувьд бас би жолооч хүний хүүхэд аахгүй. Жолоочийн хүүхэд байна гэдэг бол ер нь гайхамшиг шүү дээ. Би аавыгаа уртын тээврээс ирэхийг хоног тоолон хүлээдэг. Аавдаан зориулж бичсэн миний анхны шүлгүүд дандаа л тийм гэрэл гэгээ ирээдүйд тэмүүлсэн дандаа замын тухай шүлгүүд байдаг. Ертөн шар замын тухай шүлгүүд байдаг. 10 шар зам гэж би аавдаа зориулж анх шүлэг өччихсэн. Тэгээд миний аав бол Өвөр Хангай аймгийн 15 дугаар баазын онц тээвэрчин жолооч Баярхүү гээд сайхан хүн. Тэгээ миний аавдаа зориулж бичсэн шүлгнээс нөгөө 10 шар зам гэдэг шүлэг их баазынхныхын дунд, найз нөхдийнхэн дунд их алдартай. Тэгээд би боддгийг жолоочийн хүүхэд байна гэдэг аавынхаа мэрэгчлэр бахархаад аавыгаа зөвхөн уртын тээврээс эрхийг аян замаас эсэн мэнд сайхан эрхийг хүлээгээд зогсохгүй. Тэр сайхан мэрэгжил, тэр сайхан алтан шар замыг өрөөх сэтгэлтэй болгох. Тий. Жолоочийн хүүхэд аавтайгаа цуг алсын аяныг эвхэж байдаг. Алсын аянд гарч байдаг. Алсын аянаас авчирсан ол зомог, эрдэм мэдлэг бүхнийг нь хүртэж байдаг юм. Тийм учраас жолооч гэдэг мэрэгжил, тээвэрчин гэдэг алдар бол бас Монголын ард түмний алдар шүү. Тий. Энэ гайхалтай. Улаанбаатарт байгаа миний аавд ч гэдэг юм уу. Бид нар одоо энэ үеийн амьдрал чинь сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр одоо тэр кино кадрт үлдсэн тэр дурсамжууд тэгээд одоо жолооч ах нарын кабин сууж явсан дурсамжаа сөхөн манай нутагч бас том баазуудтай
Хөвсгөл аймгийн хангас сүмхээр нефт бааз, дамж бараа бааз та, мал бааз та, улирлын чанартай. Тэгээд тэр олон жолоочууд ирнэ. Ирсэн жолооч айлд хонно гэдэг бол тэр жолоочийг гэртээ онуулахын төмөн хүслэн байдаг байсан санагдаж байна. Ярьсан туулсан замынх нь бүх дурсамжуудыг тэгээд ганцаараа тэр одоо улс нийгмийн үн цэнтэй ачаа барааг ачаад тэгээд аян холын замд тийм ээ монголчууд л юм чинь одоо айлууд шавсан тийм байна гэж байхгүй шүү дээ. Тэр урт холын замыг эвхээд хурж ирж байгаа жолооч гэдэг бол тухайн үедээ хамгийн их хүндтэй мэрэгжил хамгийн сайхан одоо хонол ууштай зочин байсан гэдэг нь энэ бүх ярианаас харагдаж байгаа бах. Өнөөдрийн сайхан дурсамж хөгөлсөн бүтээлүүд дотор аргагүй л одоо жолооч гэдэг мэрэгжил Монголын хөгжлийг үүрч явсан ийм хүндтэй мэрэгжил юм байна гэдгийг дахин дурсах сайхан байна шүү дээ. Тий. Тарих хурд тасарнаас хавыг тулах хүчтэй сайхан хүлгийхээ жолог таллаад сэтгэлд баяраар хадиг цаалгаа Усин шидэр зурэх цаамар Тэнхет хүлгийхээ жолог таллаад Учирдын сайханд сэтгэлд яраа Аррухан цагаан аждаад шинтэй ардын буйныг Миний жаргад баярааго Омнин бахвиг тэмэтийн доочхор хөрний алтан ончны түрхээ сайхан хүлгийхээ жолог таллаад саяхан алтрахар нэрлээ дуудаад Аррухан цагаан аждаад шинтэй ардын буйныг тээж авна би Миний жаргал баярааго Аррухан цагаан аждаад шинтэй ардын буйныг тээж авна би жаргал торны айдууны нэг жолооч миний жаргал Энэ шүлгэн нөхц их онцгой юм байна. Тий. Яа гэнэ?
Учралд яарна гэж. Учралд яарна штэ. Тэр алс холын Тий. замыг туулж шинхэн гаргасан замаар тэнхээ түлгийнхээ залуурыг атгаад учралд яарна шимтээхэн ардынхаа буйныг тээж явна. Тэгээ энэ бол жолооч миний жаргал юм аа гэж. Тий. 75 он бичүүлсэн байна шүү дээ. Энэ дуу. Одоо 50 жилийг туулсан бүтээлүүд л зүрхэнд мөнхөрсөн аялгаагаар орж шүү дээ. Жишээлбэл. Тий. Зүрхэнд мөнхөрсөн аялгау болох хэсэг нь онцагийн шалгуур. Онцагийн шал тий. За дараагийнхаа дунд орох хоёлаа. Арай жоохон хазаачлаа тийм ээ. Сонсох уу? Тэгэл. За тэг ихэл нэрийн чиглэлгүй сонсох. Тэгээ. Mongoda tarasa, usagani harada tsaba hoda, oradan tirigirigirigiride, devitni viseho, urtsim latarada vairiga purigida, danyokudude. Hachi de wilteri mongoda tarasa, harade ogodan tirigirigiride. Ajudi khana haril thaga batta khaya adanyo kudude Ajudi khana haril thaga batta khaya adanyo kudude Алдарч жүжигчин. Ичин хорлогоон бүтээл гэж явдаг. Ичин хорлогоо түүхэндээ бол энэ бүтээлийг бол бид нэр хамтдаа бүтээсэн юм а гэдээ ирсэн. Тэр. Байгаад тийм ээ. Жишээ нь одоо баргаад тоглолтоор явж явах дээрээ энэ бүтээлийн санаа орж ирж. За тэнд ажиллаж байсан авьяаслаг хөгжимчин улаан жамбал, нарийн хоолойт нацаг, хөгжимчин чимэд, дуучин эмэгтэй ням сүрэн, шандчин цэрэн дулан бид хэд хэмээн бүрэлдэхүүнээ танилцуулсан байдаг. Танилцуулаад өөрөөр Монгол трансыг уралсан хүмүүс энэ хүмүүсийн хувь нэмэр байгаа гэсэн санаа. Тийм байна, тийм ээ. Бас яваад. Монгол транс гэдэг энэ нэгтгэл одоо тээврийн байгууллага шүү дээ, тийм ээ. Тээврийн байгууллагатай ардын жүжигчин нэгчин хорлоогийн холбогдсон түүх бол түүний анхны нөхөртэй холбоотой юм байлээ. Хулсан ташуур дууны аян дээр анхны хийгдсэн гэсэн тийм түүх байдаг. (1929) онд Монголын зохиолчдын эвлэлийг үүсгэн байгуулахад анхны даргаар нь ажиллаж байсан Мөр Дэндвэ Ядам Сүрэн бол түүний хоёр дахь нөхөр. За энэ хүний яг одоо цаазлуулахад дуулж байсан гойлонгоо дуугийг бид нар бас мэдэн тийм ээ. Үнэхээр гайхалтай, зүрх шимшрэм ийм түүхүүдийг бүтээсэн хүн байгаа юм. Амьдралаас маш олон зүйлийг одоо сурч амьдрал дунд боловсрсон хүнээс одоо гарч болох мэдрэмж бүтэехүү байгаад байгаа шүү дээ. Тийм. Бид нар бол ер нь цогтайжийн ээж, нүгэл буян киноны ээж гэт тий ээж гэд дөрүүдээр бол илүү дотн киноны дөрүүдээр мэддэг. Энэ хүний энэ хамтын бүтээлийг Түмэн Дэмбэрлэгай дуулж амьдруулжээ. За дуунаас гадна өнөөдрийн энэ дуунд өгүүлэгдэж байгаа Монгол тараасан майнд бол 1929 онд Монгол Орос улсын хооронд байгуулсан хамтын гэрээ хэлцээрийн дагуу Монгол транс гэдэг нийгэмлэгийг үүсгэн байгуулсан байна. За тэгээ хуурай ба усан замын хэргийг эрхлүүлж яасан гэж байна шүү. Тэгэхээр одоо танай хөвсгөлийн нөгөө усан зам анх одоо судлагдаж нээгдэжсэн тэр л зүйл чи эндээс эхлэлтэй болж таархан. Тэгээ Монгол транс нь бол автомашин ердийн хөсөг усан замаар тээвэрлэлт хийх ийм үүрэгтэйгээр 35 он гэхэд бол бүр 350 гаруй автомашинтай болж 30 онтой харьцуулахад тээвэрлэлт бараг 20 дахин зорчигч тээвэрлэлт 4 дахин нэмэгдсэн 700 шахам жолоочтой болчих гэж өргөжж ирсэн байна. За тэгээд Монгол транс нийгэмлэг одоо 8.6 сая төгрөгийн үндсэн хөрөнгийг 36 онд манай улсад Оросоос үнэн төлбөргүйгээр шилжүүлж үндэсний бие даасан
Монгол Тэхийн ерөнхий газрыг байгуулсан гэдэг Монгол Транс бол жинхэнэ одоо тээврийн байгууллагын эрчимтэй хөгжлийн үндсийг тавьсан ийм байгууллага юм байлээ. Тийм ч учраас одоо ардын жүжигчин, нэрт уран бүтээлч, сэтгэгч, туйрвалч, бидний бахархал болсон гайхамшигтай эмэгтэй Даш Цэвгийн Эчин хорлоогийн болон түүний нөхдийн хамтын бүтээл шүлгээр бүтсэн Хулсан дашуур гэдэг ардын дууны гайхамшигтай аялгуун дээр хийгдсэн энэ дуу одоо хүртэл сэргээн дуулагдаж зүрхэнд мөнхөрсөн аялгау болж байгаагийн илэрхийлэл нь энэ жишээ байна да. 타라사 불쌍하게 헤르드 차그바해우다 호호라던 나티르기 헤르게 데데 빛니 비세고 헛징울라 노가라다 와이리 후리기다 아다뇨 구두구데 아치데 윌테리리 멍고도 타라사 아르디 오고다 체르기 아하라원 나타고도 가라 호호로 노다 빛니 비세고 아주디 하나 하를 타가 바타타가야 아다뇨 구두구데 아주디 하나 하를 타가 바타타가야 아다뇨 구두구데 달아사 갑시가해 아찔러 쳤디 오모노소 하마가 아다가 온다 저리기 호호로노 너 빛니 비세고 아주디 항아하를 서가 바타가야 아다뇨 구두구데 할로 나와여리기 구르기다 아다뇨 구두구데 할로 나와여리기 구르기다 아다뇨 구두구데. Олон дуучид болсон байгаа ч Төмөн Дэмбэрлэга, алдарт дуучин Доорж Дэрэм. За Монгол Улсын авьяач жүжигчин Хүрээ дууны манай соёл урлагийн их сургуулийн ардын богино дууны багш Чулуун Чимэг. Тэгээ Чулуун Чимэг авьяатын дуусныг би бас гэх мэт гоё дуулжтэй гэж харж ирсэн. Тий, гайхамшиг. Тэгээд энэ ямар ч цаг үед ямар ч дуучин дуулсан гэсэн тэр Монгол Транс бол тий. Монгол Трансаа гэж хэлэхэд яг л нэг тийм аяны эхлэл дээр зогсчихсон тийм нэг жавхаатай мэдрэмж орж ирдэг тийм ээ. Тий. Дараагийн дууны тухай ярихын өмнө Хүслийн дээж гэдэг дууг дуулсан Самьягийн ган зориг ардын жүжигчнийхээ тухай ярихаас аргагүй л болж байна. Манай зүрхэнд мөнхөрсөн аялгауны нэвтрүүлгийн бараг дугаар болгонд хуучны сайхан дуунуудыг зүрхэнд мөнхөрсөн аялгаунуудыг сэргээн дуулснараа манай ган зориг ардын жүжигчин маань орж ирж дуулдаг. Тэгэд энэ хүний дууны сонголтууд бол үнэхээр гайхалтай байдаг. Яг л одоо сэргээж дуулаасаа гэж хүмүүсийн хүсэн хүлээж байдаг дуунуудыг дуулдаг, өөрөө их үүрэг хариуцлагатай. Аль болох одоо энэ дууг сэргээн дуулахдаа эхний өнгө төрхийг эвдэхгүйгээр илүү их одоо өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжид тулгуурлаж дуулахыг хичээдэг зэрэг нь манай зүрхэнд мөнхөрсөн аялгау нэвтрүүлэгт өргөдөх хүндтэй шалтгаан болдог л доо. Энэ удаа Эренжингийн үг Бэрвагийн ая Хүслийн дээж гэдэг дуугаан дуулахаар хүрэлцэн ирсэн байна. Ингээд хоёулаа дуугаа сонсоод яриагаа үргэлжлүүлээ. За тий. Мишээс мөрнийхөө найман зогт суулцээ хайрсаг том нардихаа ичгэр коуч фэндалта ахоо тэнгэрээ црингэр даайса ахоо тэвчвитни
사하리문다 엘레메그 탱그링 오도말 사강사르네 거우루데 제디 못사니 만다도다 생해를 달리고 다토사 жолооны хүрд эргэж, дугуй эргэж, тэмүүлэл, урагшаан зүтгэх тэр нэг тэмүүлэл, замын уртыг эвхэх тэр тэмүүлэл явж идэг. Энэ хөгжмөнд нь хүртэл, дуучинд нь хүртэл шингэж байдаг ийм л хөдөлгөөн юм байна. 74 онд Дархан хотын уран сайханч Бадарч Хашхүү нар Тийм байна. Баян хуртад дуулсан биз дээ. Нөгөө өмнөх Банзарч ухаанд дуулсан Жолооч миний жаргал гих мэтлэн тэр 75 онд бичүүлсэн байсан. Тээврийн байгууллагын салбарын 50 жилийн ойг бол бас их өргөн тэмдэглэж тийм шин бүтээлүүдийг юм гаргаж нөгөө тал дээр танаа аав жолооч юм учраас яг энэ шинэ бүтээлүүд бүгд дуулж тий аав чим тань машины кабинд бүхэхт одоо дуулгаж ирсэн байж таарах гэдэг. Манай одоо жолооч нар чинь бүгдээрээ дуучин. Захир төмөр хэлдэг үсттэй те аян замд энэ дуул надад хань болдгийм гэдэг шиг жолооч нарын кабинд бол дуул хань болж байгаа юм шүү дээ. Тий. Сайхан дурсамж сэргэж байна. Ган зураг маань их өөрмөц их сайхан дуулжээ. Тэгж. Тийм. Энэ дууны шүлгийг бичсэн хүн бол Монгол улсын гавьяат багш Пунцгийн Эренжин гэдэг хүн. 27 онд Завхай аймгийн Ургамал суманд төрсөн. Монгол улсын их сургуулийн монгол хэлний анги төгсөж хэл уран зохиолын багшийн мэргэжилтэйгээр одоо 40-од оноос Ургамал сумын баг сургуулиас ажлын гараагаа эхлээд Завхан аймаг нийслэлийн сургуулиудад багш хийж байсан. Одоо 50 гаруй жил сургууль хүмүүжүүлэх эрхэм хүндтэй ажлыг нэр төртэй хашсан. Авьяас одоо нийгмийн үнэт баялаг бидний үеийн багш нар зэрэг 10 гаруй ном хэвлүүлсэн ийм сэхэтэн хүн байгаа. За энэ сэхэтэн хүний амьдралын нэгэн гайхамшигтай түүх бол одоо энэ Хүслийн дээж гэдэг сайхан шүлгээн бичиж алдарт Бирватай цуг жолооч нарын нэгэн сүлд дуулалыг бүтээсэн энэ сайхан бүтээл нь өнөөдрийг хүртэл одоо зүрхэнд мөнхөрсөн аялгаа болон ихшиглэж байна. Хожуу 2002 онд гавьяат багш. Тэгж тийм ээ. Цол хөвчсөн. Ер нь бол соёнгийн гэр бүлэгч, сургууль хүмүүжүүлэгч хүн байгаамаа. 나랑 미시슨 어른이호 나의 망자고 술제스테 나를 사그 동맹아르디가 내 지게를 거기저 탄다우테 땡그링 오도말 사강사르네 거우루대 제디 못사니 만다도다 생해를 달리고 다토사 그린 잠당할 자덕위 놀이 쇼부치기 질때 고지는 듯사타위 난장에르니 굴레기
хайхоо тэрчин бидний үедээс хайрунда Дууны хөгжмийг бичсэн Гончгийн Бэрва гэдэг гайхамшигтай хүний тухай та хоёр бол маш олон удаа зүрхэнд мөнхөрсөн аялгаагаар ярьсан. Бэрвага хөгжим бол яг л танигддаг. Яагаад вэ гэхээр Бэрвага хөгжмөөрөө өөрийгөө дандаа илэрхийлж ирсэн. Энэ Бэрвагийн хөгжим бахаал гэхтэл Бэрвагаан л хөгжим байдаг. Өөрөөр хэлбэл яг өөрөө хөгжимшгэл юм баггүй. Ямар гайхалтай тодорхойлжтэй тий. Тэгжил надад бол тэгж мэдрэгддэг. Баярлалаа. Их гоё тодорхойлт хэллээ. За Бэрвагийн тухай бодох болгондоо над тодорхойлтыг чинь бодож баярлаж авах болно. Сайхан тодорхойллоо. Баярлалаа. Хөгжмийн сонсоод Бэрвагийнхаа дүрийг нэг олоод харчихъя гэж хүсдэг болчиход байгаа. Би тэгээд энэ дэр өөрийнхөө санал бодлыг хуваалцчихлаа. Баярлалаа. Үнэхээр гоё. Надад л өстой сайхан. За тэгвэл одоо дараагийнхаа дууг танд сонсгоно. За. Энэ бол залуу жолооч. За, Залууч машин дотроо залуурам бариад мушигна. Замынхан уртхыг ширтээд золбоо төгс дуугаан аялна гэж баг хүн болгоны мэддэг те. Үгийг нь Дамжин цогийн содном дорж гэдэг манай хүүхдийн нэртэй зохиолч Яруу найрагч бичсэн урлагийн гавьяа зүтгэлтэн хоо хүүгийн цэвгээгийн ая. Тэ. Увсын нөгөө ардын театр санаачилдаг. Бидний өмнөх юугаар ярьсан шүү дээ. Дугаараар ярьсан тий. Орж ирсэн. За дуугаа сонсъё хоёлаа. За. 혼도로세 혼도 얼간 건디고서 아담상 밀개고 에비마 샤바또 자오나 성도 정보스 마신도또 성도가 말야 무시나 성리하고 뛰질세 성과벽은 소화매였나 혼도로세 혼도 얼간 건디고서 Dardan zamin derego Devrimesi hurtu cana Zallu canlaş meşin otra Zallura verak müşigna Zamiha hurti şirten Zalbatımız tuğayına За яг ийм эрч хүчтэй бүтээлүүд саяхан сонссон хоёр дуу бас их төстэй байгаа ч. Тэгэхээр тэр үеийн өөрийнх нь нийгмийн захиалга, нийгмийн сэтгэл зүй бол бэлтгэгдсэн хөрсөн тийм ээ. Хөрсөн өөрөө яг ийм зүйлийг хүсч ээж эсвэл яг ийм эрч хүч рүү уран бүтээлчд бүтээлээрээ бас манлайлж орж исэн болов тийм ээ. 62 онд Ардын хайрмын тухайн үеийн Ардын хайрмын дуу үжгийн чуулгын эрэгтэй чуулга нөгөө 60 хар дуулж бичүүлж исэн бол энэ удаа мөн яг уламжлалаараа цэргийн дуу үжгийн эрдмийн чуулга хуучин Ардын хайрмын дуу үжгийн ансамбл шүү дээ. Цэргийн дуу үжгийн эрдмийн чуулгын дуучид гавьяач бичгчин тэр биш аккордеончтой хамтарч бичүүлсэн байна шүү дээ. Гайхалтай. Цоошин юм шиг сонсгож. Тий, бүр л одоо он цаг өнгөрөх тусам л яг ингэж шин болж сонсогддог. Тэгсэн хэрнээ нэг зүрх сэтгэлийн хамгийн нарийн утсан дээр суудаг энэ бүтээлүүд л зүрхэнд мөнхөрсөн аялгаа болоод байгаа. За зүрхэнд мөнхөрсөн аялгаагийн нөгөө талд нь бас Яруу найрагчийн тухай хэлэх хэрэгтэй. Яруу найрагч хүүхдийн зохиолч Дамжин цогийн содмонд орж бол манай Монголын утга зохиолт хүүхдийн нэртэй бүтээлүүдийг хөгжлийнх нь бас нэгэн дээд шатанд гаргасан ийм уран бүтээлч байна. Ер нь хүүхдийг мэдэрч зохиол бичнэ гэдэг бусад одоо зохиол бичдэг, зохиолчдыг бодох юм бол илүү давхар ачаа гэж боддгийг. Ягаад гэвэл тэр цэв цэвэрхэн сэтгхүй дээр юуг суулгаж өгөх вэ? Тийм баг. Тэр цэв цэвэрхэн ариун нандин сэтгхүйг яаж удаан хадгалах вэ? Яавал энэ Монгол сэтгэлгээ, Монгол хүүхэд гэдэг шинж чанарыг илүү нандин, илүү хэрэггүй тунгалаг байлгах вэ гэдэг дээр зохиолч өөрөө бас давхар бодох шаардлагатай болдог. Тэгэхээр маш хүнлэг нинж чанар, маш хөнгөн
яруу уран дүрслэл хүүхэд хүлээж авах үст тийм эмзэг мэдрэмтгий багшнаас л зохиол бүтээлүүдийнх нь анхны гараа эхэлж байгаа юм л да. Содомд орж зохиолч бол 28 онд Хинтээ аймгийн Мөрөн суманд төрсөн. За Москвад Горькийн нэрмж дутх зохиолын дээд сургууль одоо тухайн үеийн л одоо сэхэтнүүдийн мөрөөдөл болсон сургууль, зохиолчдын мөрөөдөл болсон сургууль шүү дээ. Энд Горькийн сургуулийн дээд курсыг төгсөөд 55 оноос эхлэн өөрийнхөө уран бүтээлд бол их идэвхтэй орсон. За бидний хамгийн сайн мэддэг бүтээлүүд нөгөө Навсай дам ба түүний нөхөд Нормын намтар тийм ээ. Жигмэд тогмэд хоёр шүү дээ. Зохиол шүү дээ. Нормын сонин намтраас эхэлж ярихын өмнө номын савны тухай хэдэн үг хэлнэ гэ. Хэлдэг тийм ээ. Одоо бид нар чинь яг тийм зохиол уншаал дэвтэр ном цүнхэндээ хайртай гамтай байх, гоё бичих, номоо хавтаслах гэд ямар ч их үлгэр дуурайллыг зохиол бүтээлээс авдаг байсан юм. Аз жаргалын эрэлчин дуур байна. За тий тахир 5 махир 2 гээд тий жигмэд тогмэд 2 жимсэн хамт явжээ. Уулын модонд очиод уралдаж түүхээр олжээ тийм ээ. Жижиг савтай жигмэд том савтай тогмодоос авахлаа дандаа хүмүүжлийн ач холбогдсон. 60-аад оны ихээр одоо Монголын хүүхдийн дууны урлагт одоо хүүхдийн дууны урын санг баяжуулах үйлсэд итгэхүйлэн зүтгэсэн өөрөө маш гярхай хөдөл мөрч авхаалчтай сэргэлэн хүн байжээ гэж би хардгийг. Манай хөгжмийн зохиолч Сүхбаатар Бата үүдэн борын Сүхбаатар гэхээр хүмүүс сайн мэднэ. Сүхбаатар Бата их олон бүтээлүүд дээр ажилласан байт. Аз жаргалын эрэлчин Сүхбаатар гуан хөгжмийн нөхцөн дуур шүү дээ. Сүхбаатар гуан дуур. Хүүхдийн тэнд хомбог уралдаа нарын дуу ямар хөөрхөн сайн мэднэ. За тэгээд 100 цаг сайхна 6 тац сэнгэлтэй гойхон доо. Энэ бас ихийн дуу Тэнчив багшийн боролдоон цагийн бүүхэн дуу. Энэ Содомд орж байгаа шүлэг. Тэнгэрээс холдоон чимээлээд нэлхийгээд сүудрээр очлаа. Боролдоо хөөмөн буцлаа болцсон цагтаа ирнэ тийм. Галманд хагштай бас одоо ногоон гэрэл. Миний чинжиг өгш, чин зүрэг өгштэй. Учран зулгахын өрөөл алдартай. Тэр. Урлагийн гоё зүтгэлтэн минь хоёрын хөвчин. Нөгөө алдартай цэцэгт нугуун ирвэ. Оюун чимэг дуучны. Тий. Соронзон болдын Батболд гэж алдартай Монгол улсын гоёат багш. Хүүхдийн дууны нэртэй мастер тийм ээ. Мастер төлөөлөгч. Батболд өгшин. Олуулаа тий. Олуулаа гэдэг. Энэ дуу гэх мэтлэн олон тэлүүдийн бол нэрлж болно. Хөгжмийг бичсэн Цэвгэ гуан тухай бол бид нар өмнөх нэвтрүүлгүүдээр бол бас ярьж исэн. Тий. Увсан аймгийн Тэс сумын агуулгын. За одоогоор Тэс сумын соёлын төвийг Монгол улсын урлагийн гоё зүтгэлтэн Цэвгэгийн нэрмжт болгосон их мэтлэн. Олон сайхан бахархан үйлсүүдийг одоо хийж тухайн үед нийгмийн манлайлал тэр дундаа одоо соёл урлагийн нийгмийн манлайллыг бол их төвчилж өгч исэн ийм зүтгэлтэн хүн. Хийсэн олон сайхан ажлаас тэр ардын театр бол их алдартай шүү дээ тийм ээ. Өнөөдөр энэ увс нутгаас олон сайхан уран бүтээлчд төрж гарахад бол энэ хүний тухайн үедээ хүний мэдрэгдэхгүй байж жоохон чимээгүй хийж явж исэн тэр гайхалтай ажлуудын бол үр дүн үр нөлөө бол их байгаа хаа гэж боддоо шүү дээ. Өнөөрөөсэй хорндоо өргөн хөндийг оросоо дардан замын дээргөө тэври машин хурдж явна залуу жаннаш машин дотроо залуура бараг мушигна замынхаа уртыг ширтэн золботогс тугайна Орхан сайхан садиктаг Орундан давцыр хийсгэн Орундан дүүргэ бидүдэн Орун зөртө дахиж явна Залуу
залуураараад мушигна замынхаа урдыг ширтээ залбо төгс тугаялна залуу жолооч машин дотроо залуураараад мушигна замынхаа урдыг ширтээ залбо төгс тугаялна За туулах тусмаа сонин уртын замдаан яарна дуулах тусмаа сайхан уянгийн дуутай ханьсна гэж яг жолоочийн амьдралын тухай өгүүлсэн мөртүүд байна. Энэ бол Их замын тоос гэдэг уран сайхны киноны дууны шүлгэлтэй Үлзий орших гавьяач дуулсан. 80-аад оны жолооч нарын амьдралыг тусгаж харуулсан Их замын тоос гэж сайхан кино байдаг. 1966 онд гэтэл хот хоорондын тээврийн 5-22 дугаар автоваз. 69 онд гэтэл Тэжээл тээврийн 25 дугаар автоваз. 71 онд овор хэмжээ ихтэй хүнд ачаа тээвэрлэх 27 дугаар автоваз. Тэр. За 70-аад оны дундуур Өвс Тэжээл нөгөө бидний яриад байдаг салгуур өхөнд байгааз. Тий. Өвс Тэжээл экспортын мод Жонш тээвэрлэх хот хоорондын 26, 32, 33, 34, 35, 39, 40 дугаар автовазууд байгуулагдсан. Энэ кинонд болохоор автотээврийн 5, 22 комбинат зэрэг баазуудад зураг авалт хийсэн. Тэр. Тэ. Энэ кинонд бас одоо завхны солонготын давааны цаана замын буудал зураг авалт хийсэн. Энэ киноны зураг авалт. Ерөнхий найруулагч нь алдарт найруулагч Сэлэнг Сүрэнгой, зохиогч нь Гомб. Энэ болохоор 1985 онд хийгдсэн кино. Энэ нь автотээврийн байгууллагын 60 жилийн зориулсан кино юм тийм. Тэгээ би болохоор яг энэ төрөн шүлгийг уншсан шүү дээ тийм ээ. Энэ киноны дууг хэн нэг одоо сайхан дуучин сэргээж дуулаасай гэж боддог. Шүхрээр авсаасталаа Уцын өндөр намайг угтнаа Гөнгөнгийн цэцгээ дэлгээд Өргөн тал бидний уурнаа Тулах тусман санаа Уртын замда яарнаа Тулах тусман сайхан Уянгийн дуутай ханьсанаа Асын сарны өнгийг буулаа Хайртай амраг минь намайг үлээ Сайхан хөгжгийн мөнхийн талбай Сарвах хөдөө биднийг дууднаа Ухааны нүдийг нээдэг Уртын замда яарнаа Урам зоргийн жигүүр дуутай хамтаа яаднаа Дараагийн бүтээлдээ хоёулаа оръё. Дараагийн маань бүтээл бол бас маш сонирхолтой бүтээл байгаа юм. За энэ бол ардын уран зохиолч Шармын Сүрэнжавын шүлэг Минд баярын хөгжим ургацын тээвэрт урамтай явна гэдэг дуу. Ардын армийн дуу үжгийн чуулгын дуучин Ядамжавын Дас зүг гэж дуучин дуулсан. Сэргээж дуулж байгаа нь мөн ардын жүжигчин Самаягийн Ган зориг. Одоо бас нөгөө Ванзрагч Гутаны адилхан жолооч. Тий. Өнөөдөр бол Ган зоригийн дууснаар олон сайхан бүтээлүүдийг сонсож байна. Жолоочийг алдаршуулсан, тээвэрчдийг алдаршуулсан бүтээлээрээ манай Ган зориг бол бүр бие даасан CD гаргасан. Олон жолооч тань болж байгаа тэр CD гэж ингэж бодож байна.
Буцах шуудын уйхан гангана Буянт намрын өрхөн сэвшээ Наран өдөржин жаргаагүй наммараако Насан эмсэн ажлын наммараако Улсын хавуудаа дурамтай явна би Ургацыха тээр ургаш тайхан явндако Ер нь бол энэ дууг олон дуучид дуулсан байдаг. Ялангуяа Банзагчхан дуулснаар тийм ээ. Сайн мэднэ. Аа. За энэ ташрамд бол энэ Дасцэвгүн дуулж шүүлснээр орж байгаа юм байна. Дасцэв гэж ямар хүн бэ? 59 онд Баян-Онгор аймгийн Баян-Цагаан суманд төрсөн. Аймгийнхаа Хөгжимтэй рамын театрт жүжигчин. 80-аас 92 онд армийн дуужгийн чуулгад одоогоор цэргийн дуужгийн чуулгадад ажиллаж ирсэн. За бидний одоо сайн мэдэх Мөнгөн буйл кинонд бас Самдангийн дүрийг бүтээж гисэн. За. Манай. За мөн ингэх гээд байсан юм гэдэг инэдмийн кино байдаг. Тий. Энэ киноны дуугдуулж байсан. Яруу найрагч нь гайхамшигт Сүрэнжав. Сүрэнжав. Тий. Сүрэнжав яруу найрагчийн шүлгэнд ая хийхгүй бол одоо хэний шүлгэнд ая хийх вдэ гэтэл бичдэг хүн шүү дээ. Тэгээ дууны шүлгийг бол өөгүй бичнэ. Тэгээ яруу найрагч гэдэг тэр нэг зүрхнийхэн цохилт үргэлж өндөр байдаг учраас одоо бусад дууны шүлэгт зориулагдсан яруу найрагчтай бодох юм бол цөөн бүтээлтэй гэж хэлж болно. Сүрэнжав ахын бичсэн олон сайхан шүлгүүд бас айгүй үлдсэн тал байгаа гэж хардаг тий. Тэгэхээр ургацын тээвэрт урамтай явна гэдэг маань тухайн үеийн нийгмийн шилжилтийн нийгмийн дэвшлийн нэг онцлог болсон атар газар эзэмших аян. За атар газар эзэмшснээр Монголын нийгэмд хурж болох ямар өндөрлөгтөө хүрэх вэ гэсэн нэг тийм хөдөлмөрч сайхан чанар шинэ хүмүүжлийг бий болгосон, шинэ соёлыг бий болгосон үзэгдэл шүү дээ атрыг эзэмшнэ гэдэг. Тэр дууны нэг эрчим гэж нэг юм. Тэр эрчим бол эхнээсээ л Дасцэв дуучны дуулж байгаа дайс чи яг энэ эрчмээ бол хадгалж явж исэн бол дахиад ган зөргийн дуулж байгаа дээр энэ эрчим бол яг өмнөх шиг ингэ хадгалагдж үлдсэн ба шүү дээ. Дээрээс нь энэ Минд Баяр гэдэг хүний бас бүтээл бол ийм даалд эрчим бол бас байгаад байдаг. Утга уянгийн чиглэлээр хийсэн ч гэсэн тэр эрчим бол ерөөсөө ийм амьдлаг гэёод. Тэгээ бид нэр дуучин чамдаагаас нь ахуулаад ярьж исэн. Богднуулын сүмдэл цэцэгт нүгэн ирвэхээ. Манай Сүрэн мөхөрсөн аялгуугаар Минд Баяргуун ер нь бүтээлүүд цөөнгөө орсон. Тэр бүхэн дээр бол Минд Баяргуухаа тухай бол дурсаж ярьж исэн санагдчих. Тэвчгүй яах вэ? Шаргал талын мянган давдага Хэррот намрын мөнгөн шагшира Хоттол шэнжин унтаагүй наммараако Одны ажил буцалсан наммараако Улсын хавуудаа дурамтай явна би Ургацыха тээвэрт ургаш тайхан явндако Буцах шуудын уйхан гангана Буянт намрын өрхөн сэвшээ Наран өдөржин жаргаагүй наммараако Насан эмсэн ажлын наммараако Улсын хавуудаа дурамтай явна би Ургацыха тээвэрт ургаш тайхан явндако Өтрөм дасгсан алтан бороо Үеийн давцсан зүрхэн шивнэ Сарран шүнжин шингээгүй наммараако Саршгүй ажлын шижгэрхэн наммараако Улсын хавуудаа дурамтай явна би Ургацыха тээвэрт ургаш тайхан явндако
Ургистайхан явандаа би Тэгээ би нөгөө түрүү хэлжсэн шүү дээ. Би аавда зориулж 10 шар зам гэдэг шүлэг бичсэн гээд. Тий. 10 шар зам эрх багын аран шинтэй алдуурч одсон мөрөөдөл шиг хараа хярхаггүй цаглаатай. Сөөвн дэрсний үзүүрийг бүхийлгэх төдий салхитай. Өвгөн бор бүжинг харайлгах төдийгүүдэнтэй. 10 шар зам намрын цагтаан цэрвүүхэн. Алсын бараа бүрлзээд цаанаал нэг зэврүүхэн. Альжаасан эрэлчний бодол мөрөн дээрэн хүндхэн. Алмайрсан хөх талд усан зэрэглээл бүдэгхэн. Салхи хэдий эрэмгийч 10 замд сулдна. Шанд сэтгүлэг түрэмгийч 10 замд улдна. Мянган бидэрт усан урв шургаж гэтлэн. Хөнгөн сэвхэд саран урв шингэж гатлна. 10 шар замаар хайр нэхэж ирнэ. 10 шар замаар хагцал тээж боцно. 10 шар замыг нар хвцээж туулна. 10 шар замыг нас илээж дуулна гэж. Тэгээ аавынхаа машины кабинд суугаад 10 талаараа давхиж явхад яг энэ шүлгийн санааг өгсөн дуу одоо гიშгэлэх гэж. Энэ бол алтан шар зам. За. Зүрхэнд минь үнэхээр мөнхөрсөн аялгаа. Хоёлаа энийг сонсё төхөө. За. 인사감 도야요 아브라사금 다다와 하냐 우리 옷은 이샤가요 안무 대니 샤레가 하냐 삼성걸성 За алтан шар зам араасаа олон сайхан бүтээлийн замыг бас тавьж өгсөн ийм дуу 67 онд алдарт банзрагчгаа маань Монголын радиод дуулж өчүүлж ирсэн. За энэ танаа нутгийн алдарт найрагч Дэндвийн Пүрүүд орж байгаа шүлэг хөгжмийн зохиолч Зундын Батсүхийн хөгжим тийм ээ. Бараг Дэндвийн Пүрүүд орж байгаа энэ шүлэг хөшөө нь Хөшөө болсон тий. Одоо манай Монгол шартын даваан дээр байна шүү дээ. Хөшөө нь тий. Тээвэрчин бүхэнд нутаг орн руу цахилж байгаа алтан шар зам бүхэн өөрөө энэ дууны хөшөө болсон ийм гайхалтай шүлэг. Хөгжмийг нь сонсоход даваагүй нугчаа тэр жижигхэн донсолгоо эсвэл тэр донсолгоо гаргаж байгаа жолоочийн уран чадвар жолоочийн хүсэж тэмүүлж байгаа тэмүүлэл тэр чигтээ харагдах шиг болт. Чухам ийм дуу сонсож өссөн учраас л тэр сөөвн дэрсний үзүүрийг бүхийлгэх төдий салхитай өвгөн бор бүжинг харайлгах төдийг үдэнтэй гэж бичсэн юм шиг байна. Бүтээлээс бүтээл төрж байдаг. Бүтээлээс мэдрэмж төрж байдаг. Дэндвийн Пүрүүд орж бол өвөр хангай нутаг төдийгүй их Монгол улстай алдартай том яруу найрагч, тээвэрчдийн, жолооч бүхний, алтан шар замаар зорчиж аваа хүн бүхний амь нас эрүүл мэнд хүсэл мөрөөдлийг адисалсан том яруу найрагч юм байна да гэж бодож тэр том яруу найрагчийн илэрхийлэмжийг Зундын Батсүх гэдэг хөгжмийн зохиолч яаж ингэж оновчтой гоёор яаж ийм нандин аялгуугаар хүсэл мөрөөдлийг нь урлаж чадваа гэж ботхоор зэрэг үнэхээр зүрхэнд мөнхөрсөн аялгау шүү. Хөгжмийн зохиолч бүхэн нэг өөр нэг онцлогуд ба шүү дээ. Уртлан бүтээх. Батсүхийн хувьд бол яг эхний төрсөн мэдрэмж дээрээ юу орж ирв тэрийг бараг одоо тэмдэглэж бичиж аваад. Тэгээ тэн дээрээ л их ажилтдаг хүн юм байна да. Гэтэл эхний санаа бол тийм
зурс хийгээд зурсгээл болоо шүү дээ. тэгдэг те. Тэрийг л анж идэг хүн Тэр. байсан юм болоо та гэж ингэж анзаараад. Миний найз үнэхээр мундаг анхаарч ажиглажээ. Монголын тээвэрчдийн сүлд дуу, Монголын жолооч нарын сүлд дуу, алтан шар замаар зорчин явдаг бүх хүний амь насыг сахин хамгаалж байдаг сүлд дуу, сүлд аялгау, алтан шар зам өн мөнхөд их шиглэж байна. Үүнийг бас л одоо сайхан залуу дуучин уран бүтээлчид үргэлжлүүлэн дуулж байна, тийм ээ. Домгийн далайо үтийн гой хаяа байна ордах хонгийн далайо нутгийн ардын өргөө байна сансан дорсон хэрэг бүтээх алтын шардам Энд нэг дуу заавал яригдах байгаа бидэнд. Тэгэхдээ заавал яригдана. Түүнээс биш одоо харьцуулж болтгоо. Энэ юу гэхээр 54 оноос Улаанбаатар хотын иргэдэд бол автобус, таксигаар үйлчилдэг энэ үйлчилгээ бол навтарсан. Хүн тээвэрт. Хүн тээвэр. Нийтийн тээвэр. Тэгэхээр энд бидний одоо сайн мэддэг бас л одоо пүрэв дорж байгаа шүлэг Маяагон гэж таксийн цохор. Шүлгийнх нь нэр бол Яйта зүрхмэн юм байлээ ш. Энэ бүтээл бол бас нэр сонсох ёстой. Заавал энэ манай нэвтрүүлэгт бол хичээлэх ёстой юм бүтээлийн дондор. Таксийн цохор машин нааго барьчих шахаа зовсны игяа ташину харсан чинь Осон байгин байсныг мэдсэнгүй. За
Маягийн тухай нэг их бол яриаггүй санагдчих. Тэгээ өөрөө бол циркийн мэрэгжилтэй. Зохиолчоор бас суралцж байсан. Хөгжмийн зохиолчдын холбоог үүсгэн байгуулахаас нь хуулаад 10 орчим жил нарийн бичгийн даргын хийсгэж байна. Тэгээд ер нь Монголын хөгжимд тэр дунд одоо дууны уран бүтээлд хошин шог аяста ийм цоошин хэн ч нэг одоо давтагч өнөөдөр хүртэл бараг чадаагүй гэж хэлэхэд бол хэлсдэггүй. Ийм чиглэлийг бол бүтээч гэсэн хөвөрмөц тойролтой хүн шүү дээ. Нөгөө бугуйн цаг маань чаг латипийн дуулдаг тийм ялд дэс ахуулаад хэрвээ би эр хүн байсан бол миний ном сайхан ном зурагтай ном, зугаатай ном тийм ээ. Ер нь бол Маягаа нийтийн дууны 60 гаруй сайхан дуу, симфони бүтээлүүд, за симфони найрал хөгжимд зориулсан 15 орчим юм сайхан бүтээлүүд үлдээсэн гэж. Таксийн цонхор гэж алдарсан энэ сайхан бүтээлээр энэ удаагийнхаа нэвтрүүлгийг бид жаргаж байна. Дашрамт хэлэхэд тээврийн байгууллага маань салбарынхан маань 85 жилийнхээ дууны цомог CD гаргаж ирсэн юм бэл. Гэтэл энэ альбом маань энэ 100 жилийн хойд бас бэлэг болоод цаашаа бас хөгжиж 7 сарын 18-нд пиано зулж энэ 100 жилийнхээ хойд зориулсан том бэлэг бүтээж байгаа юм байна гэж сонссон. Энэ бол мэдээж сайхан ажил. Ингээд энэ түүх тойгоо тэмдэглэх гээд өнөөдөр улс орны өнцөг булан бүрт энэ сайхан үйлс гавьяа зүтгэлийг бүтээж ирсэн. Ахмад тээвэрчид яг одоо хийж бүтээж явж байгаа тээврийн салбарын бүх хүмүүст цаашид бас энэ салбарт хүчээ өгөх ирээдүйн болгосон учраас тэдний одоо гэр бүл үр хүүхдүүдэд энэ түүхтэй эмчилгээг манай нэвтрүүлгийн зүгээс хүргэж байгааг нь хүлээж авна уу. Монгол улсад орчин цагийн авто тээврийн байгууллага үүсэн байгуулагдсны 100 жилийн ойд зориулсан замын тухай, жолоочийн тухай, тээврийн салбарын хөгжлийн тухай, эрч хүчтэй, ритмтэй, урагш тэмүүлэлтэй, алтан шар замын адислалтай сайхан бүтээлүүд өнөөдөр манай нэвтрүүлэгт ихшгэллээ. Ард түмний маань амьдралын хүнд хэцүүг улс түмэнтэйгэн цуг тэнхет нуруундаа үүрч өнөөдрийн энэ хөгжлийг бий болгосон тээвэрчин жолооч та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Алтан шар зам үргэлж та биднийг ивэж байх болтугай. Амраг хайрын сэтгэлд нэхо арын хаалга байдаг юм болов. Айн минь надад тустаач нэ. Такси базар таньда байна. Зүсийн таних тэр машин нахо зүг рүүгээ цагтаад байна. Яйда зүрх минь яг ингэж цагтаад байх юм.